5-50-тай арга гэдэг бол хүний хүслийг биелүүлэх. Биелүүлэхэд бол далд тухамсарт байгаа хүчийг ашиглах хамгийн сайн арга байдаг. Энэ 5-50-тай аргаар бид нэр ямар хүслийг биелүүлж болох вэ гэхээр зэрэг байртай болох, машинтай болох, хантай болох, хүүхдтэй болох, бизнесээ өсгөх, өөрийнхөө одоо боломжийг нэмэгдүүлэх гэх мэт олон зүйл төр зэрэг ашиглаж болдгоороо сайн давуу талтай арга байдаг. Зөв хүссэн хүсэл бол биелдэг. Хүслээ буруу хэлчих юм бол бас буруугаар биелчих гэдэг талтай байдаг. Хамгийн сайн одоо арга бол эхлээд бичиж байгаа өгүүлбэрээ маш удаан нягт нямба шалгаж үзэх ёстой юм байна. За хүслийг бичихдээ бид нэр биелсэн байгаа байдлаар бичихгүй бол зүгээр л тийм юмтай болно, ийм юмтай болно гэж бичээд байх юм бол бас буруу болчихдгоо. Бичиж явах явцад ямар үйл явц өрнөдөг вэ гэхээр зэрэг гар өвдөх, нуруу хөшөх, хуян хөөрөх гэх мэт ийм шинж тэмдгүүд ажиглагддаг. За нойр хүрэх гэх мэт эдгээрийг яг давж гарсны дараа ямар үйл явц болдог вэ гэхээр зэрэг бидний одоо хилэгдэж чадахгүй байгаа, хүсэж чадахгүй байгаа тэр хүсэл далд тухамсарт очиж суудгаараа хамгийн сайн үр дүн гаргаж ирдэг.